Сайн байцгаана уу эрхэм хүнд үзэгчдээ. Өнөөдөр та бүхэндээ бас шинэхэн подкастаа хүрэхэд бэлэн болсон байна. Тэгээ манай подкастын нэр их юм бол Эрүүл Бая гэсэн подкаст. За өнөөдөр бүгдээрээ натур мэд уламжлалт, сэргээн засах, нойрны төвийн сэтгэл заслын эмч Дор Шанттай ярилцах болно. За ямар сэдвэр гэх юм бол сэтгэл зүй эхийн хэвлэгээс гэсэн сэдвтэй ярина. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Өнөөдөр амар гоё сэдв сонгогдсон. Хоёулаа бас гоё ярилцах гэж байна. Тэгээд сонсогчтой болон одоо юу гэдэг нь те үнэхээр хэрэгцээтэй байгаа хүмүүст зориулсан тийм сэдв гэж би үнэхээр бодож байна. Тэгээд нэг зүйл надад амар сонирн байна. Сонирхолтой байна. Тэгээд сэтгэл зүй яахаараа эхийн хэвлэгээс болчт юм бэ? Энэ талаар гоё та яриад эсвэл өөрийгөө гоё танилцуулах уу? Би сая бас нэг жоохон танилцуулчлаа шүү дээ те. За намайг Дор Шант гэдэг натур мэд уламжлалт сэргээн нойрны төвийн одоо сэтгэл засалч эмч байна. Сэтгцэн эмч тэгээ сэтгэл заслын курс хийсэн. Тэгээ сэтгэл заслаараа амжилт хийж байгаа. Голдуу сэтгэл готрол төвшөлттэй хүмүүстэй ажилладаг эмч байна. Сэтгэл зүй юу нь яагаад эхийн хэвлэгээс олчих вэ? Энэ талаар та нэг гоё бид бүгдэд хариулж өгөөч. За төсөөлөд үзье. Айлын 2 хүүхэд байна. Том нь 5 настай, бага нь 2 настай. За. Тэгэхээр одоо юу гэдэг нэг ингээд эцэгчүүд ярьдэн шүү дээ, тэ. Нэг нь ингээ айгүй шүн үйлдэх юмуд ямар ч та. Нөгөөд нь бол их амархан одоо унтч энтер болдог, тэ. Ээж аваагаа зовоодаг хүүхэд энтер гэж ярьдэн шүү дээ. Тэ. Тэрний учир тайлбарлах гэдэг юм шүү. Тийм байна. За тэгэхээр том нь яагаад тийм одоо 50 хүүхэд гараад ирээ гэхээр анхны хүүхэд учраас эцэг гэх нь маш их анхаарал тавьсан. За аавын оролцоо маш их байсан. За ээж бол маш тайван нөхцөлд эрүүл хоол хүнс хэрэглэх боломжтой 50 одоо төрсөн байна. Анхны хүүхэд учраас ач холбогдол их өгсөн гэсэн анхаарал сайн тавьсан. За хоёр дахь хүүхэд маань яасан бэ гэхээр амьдралын шаардлагаар одоо аав нь ажилдаа хөдөө орон нутг руу ажилд явдаг болсон. Ээж ихэнхдээ гэртээ үлдэн тэгээд нэг хүүхэдтэй дэ өөрөө жирэмсэн гэсэн үг тийм учраас асар их стресстэй бухимдалтай. За тэгээ нөө эрүүл одоо хооллолдог юм байха байсан. За тэнгууд бас ар гэрийн асуудлууд гарч ирсэн. Нөхрийн оролцоо эрс буурсан. За тэнгууд бага хүүхэд яаж ийнө гэхээр ингээ шүн уйлахтаа бүр ингээд намайг анхаараач тий өвдөж байгаа уйлалт нэг өөрөөдөг тий нэг шаналсан, завирлсан. Тэгтэл чин зүгээр л намайг анхаараач гэдэг уйлалт эцэг хийгээ шүнжин унтуулахгүй. Тэр хүүхэд өөртөө анхаарал татах гэдэг намайг хайрлаж байна уу? Халамжлаач гэсэн үг. Яа тэгэхээр өдрийн цагаар маадгүй аав ээж нь тэр хүүхэдтэй хангалттай анхаарал хандуулаагүй завгүй ээж болно тий. Тэгтэл тэрийгээ шүн аав ээж нь хоёул нь хоёр талд нь байгаа учраас тэр ингээ анхаарлыг шаардаж уйлдаг. За тэгээд унтуулахгүй болж юм шүү дээ. Айхтар байна уу те эн чинь тэр хүүхд санаатай хийгээд байгаа зүйл биш. Тийм учраас эхийн хэвлэл дээрээс одоо сэтгэл зүй эхэлж байна. Тэгээ энэ өнөөдөр бас бидний амьдралд нөлөө үзүүлдэг. Ямар сонирхолтой юм те. Тэгэхээр одоо жишээлбэл ингээд яг тэр ээж нь аавынхаа гинэ одоо нөхрийнхөө одоо юу гэдэг анхаарал халамжийг хүсэж байгаа одоо тэр нөхцөл байдлыг хүүхэд нь шингэсэн юм шиг санагдаж байна те. Тийм. Шингэсэн шиг. Шинжлэх ухаанаар ч гэсэн баталсан тийм нөө ээж одоо стресстэй юм бол кортизол гэдэг даавар асар ихээр ялгардаг. Тэр нь хүүхэд рүү ингээ хоригддаг даавар нь бас арилждаг гэж байгаа байхгүй. Тэнгүүд хүүхэд тэр стрессийг мэдэрч үснэ. Тийм учраас одоо тэр стресстэй хүүхэд гарч ирж байгаа гэсэн үг. Тэгээ стресстэй хүүхэд чи яах вэ гэхээр стресс даван туулах чадвар муу гэсэн үг. Тэ байнга анхаарал татах. За тэр ээжийнхээ мэдрэмжийг бас чи нийлснээр авсан байгаа да. Ээж хайцыг авсан. За ээж ха санаа зовнилыг авсан. Буюу тэрийг хамтдаа мэдэрсэн зүйлүүдээс ил гаргана. За тэг хүүхэд маань гидсэн байхдаа ямар мэдрэмж авах хэрэгтэй гэхээр би хайрлагдсан шүү. Одоо би энэ хараа дэлхий дээр төрөхөд аюулгүй шүү. Би чи хэрэгтэй хүн шүү. Би чи чухал хүн шүү гэдэг мессежийг авах хэрэгтэй байгаа да. Гидсэн дотроосоо л авах хэрэгтэй байгаа да. Тэнгүүд энэ мессеж маань дутагдчихгонгод тэр мессежээ нэгж гин гэсэн үг. Тэр шөнийн үйлдэлт маань буюу анхаарал таталт маань гэсэн үг. Тэгвэл одоо юу гэдэм ингээд туршилт интерьер ч юм уу одоо юу гэдэг. За энд тэндээс ингээд нэг ийм туршилтаар ч юм уу ийм одоо юугаар ингээд батлаад гаргаад ирсэн нэг иймэрхүү юм байгаа энэ төр гээд тэгж хариулвал танд одоо хэлэх юм байгаа юу одоо тий бэлдэж ирсэн ч юм уу тий. Тийм байна. За ихэнхдээ бид нэр одоо нөө эхийн хэвлээд одоо жишээ нь гэдэг штэ маш олон хүмүүс хэлдэг. Одоо энэ хүүхдээ аборт хийх гэж хийсэн аа болцсон гэд тий. Тэрийгээ сонссон одоо 40 хэдтэй эмэгтэй ч юм уу тий байлаа гэхэд ерөнхийдөө бол сэтгэл зүйн асуудлуудтай дээжтэй байнгын зөрчилтэй эмэгтэй тохиолдод асар их байдаг. 40 хэдтэй эмэгтэй гэхээр одоо юу гэдэг нь гидсэнтэй байхдаа ээж нь тэгдэг байсан гэсэн үг тэр юм. Тийм. Тэгэхээр бид нэг бүдүүн бааргаар ингээд сонсч иддэг штэ тий. Гидсэнд байгаа хүүхэд ч одоо ээжээгээ мэдэрдэг шүү, орчноо мэдэрдэг шүү тий. Ялангуяа дээж аборт хийлгэжсэн гэсэн тохиолдлуудад бол хүүхэд маань төрснийхаа дараа ч асуудалтай тэгээд процесстэй нөө өсвөр нас гээд бас асуудал ихтэй. За тэгэнгүүтээ 40 насны нөө эргэлтийн цэг байгаад байдаг сэтгэл санааны. Тэгэхээр тэн дээрээ хүртэл ингээд асуудалтай байх боломжтой байдаг гэдэг таамгаар яриад байдаг гэсэн бол энэ маань шинжлэх ухааны үндстэйгээр
одоо батлагдсан зүйл байх нэ. Тэгэхээр энэ талаас нь би жоохон ярьж өгье. За тийм. За ер нь бол сэтгэл зүй эхийн эвлэгс гэдэг эхнээс нь ярьж өгөх юм бол би ингээд үр хөвгөлөөс нь ярих гэж бодсон. За эр бэлгээс эм бэлгээстэй уулзлаа. Тэгээд таны ДНК гарч ирлээ. Тамирагийн үс одоо ямар ах нь өндөр ямар ах нь те зан чанар ямар ах нь гэдэг. Одоо хурууны хийгээр зан чанарын тест онцлоод идэг штэ. Энд чинь шинжилгээ ухаанаараа батлагдсан гэж байгаа байхгүй. Мэдээж 100% тийм бол байхгүй. Гэхдээ тийм байх магадaltaй гэдэг. Олонх нь тийм байх магадaltaй юм те. Ямар темпераментийн хүн байх нь гэдгийг надад түрүү тодорхойлох боломжтой. Тэгэхээр бидний зан чанар энэ хоёрыг уулзнаас хойш ингээ гараад ирж байгаа гэсэн. За тэгээ ингээ процесс явна. За 1 сартаа боллоо гэхэд ерөөдөө зүрх тархины ингээд нөгөө гонцгой нь үүсчин гэд хөвлийн хуваагдал явагдана гэд. Тэнгүүд одоо 1 сартаа чинь элсний ширхэг шиг хэмжээтэй жижиг мөртлөө асар олон мэдээлэлтэй шинэ ингээд бүтцүүд бий болцсон байж байгаа байхгүй. За 2 сартаа гэхээр тарих ингээд тархины төв тэ одоо зүрхний төв хоол боловсруулалт төвүүд ингээд нэгдээд хөгжөөд ирж байгаа. За тэнгүүд яах вэ гэхээр одоо зүрх цохилж ирдэг тий. За эндээс л ингээл эхэлж байгаа байхгүй. 3 сартаас эхлээд одоо ингээд дуу чимээж дуу чимээг ч юм уу мэдэрдэг болж эхэлж байгаа. Сонсголын хэсэг нь хөгжиж байгаа гэсэн үг шүү дээ. Ингээ орчныг ингээ баг зэрэг ингээ мэдээллүүд одоо орж ирж байгаа гэсэн. За тэрээс нь одоо 2 сартад нь ээж нь асар их стресстэй байсан, сэтгэл зүйн асуудал туулсан. За тэгээ арх тамхи дарс бодистэй янз бүрийн юм хэрэгэлсэн байх юм бол энэ маань одоо насан туршсан хойно ялангуяа судалгаа байгаад байна л да. 40 настайдаа шизофрени эхэлсэн. За насан туршдаа одоо математик хичээлээ ойлгодгүй байх. За энэ бол мэдээж 100% бүх хүнд тохиолдно гэсэн үг биш шүү дээ. Иймэрхүү тохиолдолд одоо давмгаалж исэн юм байж гин гэдэг нь тий. Тэр юм асар их ач холбогдолтой. За 3 сараас ингээд одоо янз бүрийн зүйлсийг одоо мэддэг болоод ирэх нь тий. Бүдгхэн ч гэсэн ээж хадуу халаа орчноо мэдрээд эхэлнэ гэсэн. За тэнгууд 4 сартад болохоор ингээд амтлах мэдрэхүү ингээд хөгжиж байгаа. Ээж нь олон төрлийн амтлах одоо амттай хоол хүн сэргэлээд эхлэх юм бол хүүхэд маань бас ирээдүйд одоо нэг хоол ингээд нөгөө яаж идэх голж иддэг хүүхдэд штэ тэрний эсрэг хүүхд болно гэсэн. Тэр үгсэлээ олон төрлийн хоол идэх чадвартай хүүхдүүд гарч ирдэг. Тэгээд тийм голохгүй тийм учраас ингэдэг нөгөө төрсний дараа хүүхд ээж хадчихсан хоолыг идэх хандлагатай гэдэг зүйлүүдээс гарч ирдэг. Хэрвээ тухайн үед бас ээж одоо шимт хижээл муутай хоол хүн сэргийлэх юм бол хүүхд маань нэг бол одоо тарган нэг бол турхаа ч юм уу тийм хоол хижээлийн асуудлууд бас үүсдэг гэдэг судалгаа байгаа да. За тэгээд одоо 6 сартаа гэхээр ээж хадуу хоолойг ялгаж эхэлнэ. За энийг туршилтаар баталсан байгаа. Тэгээ нэг хүүхдтэй хүмүүс одоо ном уншиж өгдөг болсон шүү дээ. Ээж нь уншдаг номыг эцэнд нь байхт нь. Тийм шүү дээ. Гарч ирэхээр л ярих гэдэг байна. Тэр номыг одоо өөр дуу хоолоогоор уншаад эхлэхэд хүүхэд маань ингээ ялгаж чинь хөдөлж чинь гэдэг нөө бичлэг хийж байгаа байхгүй юу. Тэрүүгээр ингэж мэдсэн байгаа даа. Тэгэхээр ээжийн дуу хоолойгоо 6 сартаас ялгаж эхэлдэг. Үүнтэй холбоотой гэх юм бол одоо хүүхэд маань төрсний дараа ингээд хүүтэн хуурай орчин төрдөг шүү дээ. Тэгээ амьсгалдаг асар их цочролтой ордог. Тэгэхэд ганцхан танил зүйл нь болохоор ээж нь байдаг учраас ээж нь нөгөө ингэртэй наагаад би байшгүй зүгээрээ орчин солигдсон гэдэг мессеж өгдөг. Төрөнгөт ингээд аваачаал ингээд ингэртэй тавьдаг учраас тийм биш. Шууд танд юм тийм. Тэгэл тайвшруулаад тэгэл хүүхэд маань нөгөө зөнгөөрөө мөмө олоод идчихдэг штеп. Тэгэл тайвшраал за энд л хийж одоо гагүйж магадгүй юм шиг байна тий. Би хүнд хэрэгтэй юм шиг байна тий. Энэ хүмүүс чи аюулгүй юм шиг байна гэдэг ээж чинь тийм дотн мэдрэмжийг үүсгэнэ. За тэгээ гаднаас нь бас аав яриад гэх юм бол яах нь авах одоо хоолойг бас танина гэсэн. Тэгэхээр одоо нөгөө нэг дөнгөж ирэмслэнгүүт нь ярихгүй бас 6 сараас хойшоо ярил зүгээр юм шүү дээ. Ер нь бол нөгөө мэдрээд байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр ээжийг аз жаргалтай байлах юм бол нөгөө кортизол гэдэг аварч ялгарахгүй. Тэр ер нь ялгараад стресстэй төрөх юм бол хүүхэд тэрийг шууд хүлээж авдаг гэж байгаа байхгүй. За үүнтэй холбоотой бас нэг хөөрхөн туршилт 1967 онд хийсэн байна. Ээж том гэцтэй ээж за сүүлийн 3 сар дээр байгаа ээж тэр хийсэн туршилт. За эмч өрөөнд орж ирэнгүүтээ ээжд нь тэйжилсэн байна. Энэ өрөөний агаар бол одоо таныг одоо амьсгалуулахад хангалттай хүчил төрөгчтэй юм байна. Харин урагт чинь хангалттай хүчил төрөгч байхгүй байна гэд хэлсэн чинь одоо муу мэдээ аадтэй ямар ч ээж тэрийг сонсохоор амар сонсогдсон те. Тэгээд 67 он гэж бодё. Одоо бол маш олон зүйл хөгжсөн байгаа шүү дээ. Тэнгүүд ээжийн зүрхний цохилт ингээ нэмэгдсэн чинь ургийн зүрхний цохилтыг бас бичиж байгаа байхгүй. Тэр нь ингээ бүр өндөр гарсан байгаа байхгүй. Төгшөөр ирж шүү дээ. Тийм төгшин гэхдээ мөр өндөр байгаа байхгүй. Ээжийнхаасаа өндөр байгаа тийм тий. Одоо энэ ч амьдрахгүй нөө яахгүй нөө гэсэн зүйл болчихж байгаа байхгүй. Тийм. Тэгэхээр энэгээр юу одоо туршиж баталж байна. Тэгэхээр ээж рүү орж ирж байгаа мэдээлэл хүүхэд авчиж байгаад айцыг шууд дамжуулж шууд мэдрээл авчиж шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ маань ингээд шинжилгээ ухаанаар одоо батлагдсан зүйл байна гэсэн.
Энэ ч одоо хүн холбоо гэдгийг ч таад ирс шинжлэх ухаанаар баталсан юм биш үү те. Тий. Тэгэхээр одоо энэ мэдээлэл маань биднэрт жоохон арай ирж байгаа боловч бид нар ихтэй барагцаагаар яриадсэн шүү дээ. Тэгээ жирэмсэн байхад ингээд муу үгс хэвлээд хэлэх юм бол хүүхэд маань ингээд мэдэрдэг. За тэр итэл дөнгөж төрсөн хүүхдэд ингээд өрөөгөө сайн сайхан зүйл хэлэхээр мэдээд идэг гэдгийг бол бид нар мэдээд идэг. Гэхдээ энэ маань шинжлэх ухаанаар батлагдсан юм байна. Тийм байна. Бид нар ч бас ерөнхийдөө бас жоохон ойлгодгүй байсан чи яг нэг тодорхой л ерөнхийдөө бол болж шít те. Ер нь хүүхдтэйгээ 6 сараас хойш бол их л аятайхан ярих хэрэгтэй байна гэж би бодлоо. Тэрнээс өмнөх стресс чинь яагаад нэг кортизол даавар шууд очин тий стресстэй ч бас болохгүй гэсэн үг тий. Окей. За тэгвэл өргөжлүүлээд 3 дахь асуудал руу орё гэж бодож байна. Нэг хүүхдгээд одоо нилээ ярьлаа шүү дээ тий. Тэнгүүд одоо ингэ насан турсан хүмүүс одоо яаж бодлоо чинь өөг чинь том боллоо. За яг гоё өсчлөө. Тэгвэл яг нэг ээж нь анхаарал өсгчлөө. Эсвэл нөгөө нэг жоохон анхаарал хэцүү тий. Хэвлийдэнд байхад найрахтаар суудаг ч юм уу нөхөр мөхөртөөгөө жоохон асуудалтай байсан бол хоёр талаас нь ирүүл яаж чинь. Ер нь ямар нөлөөлөл наслд өрсөн хүмүүст те. Тийм. За тэгэхээр одоо жирэмсэн болж байгаа процессыг ярих гэж бодож байна л да. Яг гэхээр одоо дөнгөж 10 жилээ төгсөөд их сургуульд орох гэсэн чинь жирэмсэн болчлоо. За. Тэнгүүд яана одоо энэ хүүхэдтэй айдас ээж бол шууд айдсан тий. За тэнгүүд төрүүлэхгүй байх уу гэж байна. За эхний хүүхд учраас төрүүлдэ энэ хүүхдийг яах вэ хөө гэдэг яриа явагдана. Тэр нөгөө гидсэн чи бүр ингээд гидсэн байгаа хүүхд ойлгодог гэсэн чи өмнөөсөө шаналаад эхэллээ тий. За тэгчээсэн чинь ингээд одоо нэг залуутай гэрлэгчээсэн чинь өөр залуутай унтцсан. Тэгсэн чинь за тийм болдог. Юу вэ? Тийм ээ. За тийм тохиолдол боллоо гэж үзэхэд одоо жирэмсэн болсон учраас нөгөө залуутаа гэрлэхээр боллоо. Гэтэл амьдралын одоо шаардлагаар нөгөөдг нь архиудаг ч юм уу ингээд асуудалтай гэр бүл болчлоо гэж бодоход одоо нөгөө эмэгтэй чинь одоо бодно шүү дээ. Гайтай энэ жирэмсэн болчин тэвгүйсэн бол энэ одоо бодвол одоо гоё альбан тушаалтай ч юм уу те өндөр эмч мэрэгчлээ хүнтэй суух гэсэн гэ бодож ил та. Тэгэх юм бол тэр хүүхэд тэрийг мэдчихэ би төрөх ёсгүй юм байна гэдэг код аана. Ер нь тэгээд хөвлөд байхтаа л тийм одоо код гэдэг нэг тийм мэдрэмжтэй суугдсан зүйлтэй л. Тийм одоо би төрөх ёсгүй юм байна гэсэн тийм мэдрэмж авчиж байгаа гэсэн. Энэ нь одоо бидний нэг суур одоо ихтгэл үнэмшил гэж байдаг аахгүй юу? Өөрийгөө тодорхойлсон бидний доторх дуу хоолой гэсэн. Тийм. Тэгэхээр би хинт ч хэрэггүй хүн гэдэг бодол ч юм уу тийм сөрөг дуу хоолой өсч чалж байгаа. Тэгэхээр энэ маань 40 наснд одоо дуурах юм бол юу болох вэ гэхээр сэтгэл готрол болж байна тий. Залуу насныхаа эрч хүчээр нэг 40 хүртлийн хүн чинь ингээд сайхан амьдрал чинь юуж тоохгүй тий. Хинт ч гомдохгүй. Тэгэл ядраад ирэхээр гомдоод ихлэн нөгөө эцэг ихийн шарах гэдэг зүйлийг яриад ихлэн. Тийм тэнгүүтээ нэг тийм эргэлтийн цэг дээр ирээд явчихж байгаа аахгүй юу. За тэгэхээр энэ эргэлтийн цэг маань 40-оос эхэлдэг гэдэг нөгөө 40 наснд одоо бүргэж шинжлэгдэнэ гэж яддаг шүү дээ. 40 наснд нөгөө нэг амьдрал эхэлдэг вирустэй гэдэг ярьдаг шүү дээ. Тэр энэ чинь түгээмэл байгаад байна. За тэнгүүд одоо орчин үедтэй стресс ихтэй ингээд хэцүү үе цаг үе шүү дээ. Одоо ялангуяа 90-ад он чинь зах зээл орж байгаа хоол хүнс хомс исэн гээл те салалт их байсан, архиталт их байсан гэд. За энэ эмзэг үед төрсэн хүмүүс яах вэ гэхээр одоо 30 гарангуудаа энэ үеийн эхлэх боломжтой байгаад байна тий эхэлж байна. За тэгсэн чинь гадаад хүмүүсийн тий одоо маш их одоо жишээ нь итгэгч гэр бүл төрсэн хайрлцсан энэ хүмүүсийн мандлаар 60 наснаас эхэлж байна. Стресс нь тэр 40 насны одоо эргэлтийн 40 насны эргэлт гэдэг байгаа шүү дээ. Нэг амьдрал шинжилдэг эргэлт гээд нун туйлдаа хүрчээд одоо ингээд бүх юмаа ингээд шинжилж өөрчилж одоо эргээд шинээр хэлж байгаа процесс байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь ингээд 40 наснаас эхэлдэг бол тэд нэр 60 наснаас эхэлдэг. Бид бүр 20-оор хойшоо. Тийм тэгэхээр одоо энэ одоо бидний хөвлөд байхаас эсвэл те эхний бас баг насны шарах гэж ярьдаг болсон. Эхний 6 жил гээл те эдгээр үедэд ингээд хостой хайр халамж тийм биднийг хамгаалах хөстэй зүйл гэд эдгээр бүх зүйлүүд ингээ биднийг дараа нь хизээ хэдэн наснд юу болохыг тодорхойлж байгаа гэсэн. За тэгээ үүнтэй холбоотой бас л шинжлэх ухаанаар батлагдсан нэг зүйл байна. Өргөмөл хүүхдийн синдром гэдэг. Төрөлнгүүдээ өргүүлсэн маш сайн аавч хоёр өсгсөн. Тэгсэн чинь өсвөр насн дээр ийм зүйл тохиолдоод байна. Энэ хүүхд маань амьдрах хүсэлгүй сэтгэл готролтой орсон. Бие зүсээд байна. Тэгээд ийм анзан аашин аран шигийн өөрчлөлтүүд гарч ирээд байна. Амьдрал сонирхолгүй сэтгэл готролтой хүүхдүүд гарч ирээд байна. Уг нь бол их айтайхан гэр бүлд очиод амьдарч байгаа юм биш. Тэгээд бүх хайр халамж тийм бүх зүйлийг аваад өсөж байгаа. Тэнгүүд яг хүн бодохдоо юу гэх хэрэг эцэг ихэнд ноото. Эднэр зүгээр харагдах байдал нь ийм байна. А тэгтээ энэ бол хүүхдээ яасныг бид нар мэдгүй гэж бодож болмоор байгаа даахгүй. Гэтэл яасан жирэмсэн ээж тэр хүүхдийг одоо төрөл ёсгүй байсан гэж ад үтсэн байж болно. Гидсэндээ хүүхдээ хараасан байж болно те. Хинт чирэггүй юм те. Одоо би энэ хүүхдийг яана те. Энэ одоо төрчлөө гайтай юм би жирэмсэн болчлоо. Би уулан жирэмсэн болоо гэсэн бол ингэхээсийн тийхээсийн гэд энэ маань хүүхд маань өөрийгөө одоо би хинт чирэггүй юм байна. Төрөх ёсгүй юм байна
гэсэн ойлголттой төрчихөж байгаа байхгүй. Бодоод үзье л да төрөх ёсгүй мэн. Би хинт ч хэрэггүй хүн гэдэг бодолтой хүн амьдралын зорилго байх уу? Амьдралд ирч хүчтэй хандах уу? Шинийг санаачлах уу? Тэ? Ингээ нэг галц цаг байхгүй болчихж байгаа. Юу хэцүү те. Тийм. Дандаа нөө бусдын ихээр ч юм уу те одоо ааж хадлаа сайхан амьдрна одоо ийм мэрэгчлээ болно те яагаад гэвэл ингэж байгаа юм чинь гих мэтчлэнгээр ингээд нөгөө нэг одоо бодлороо төсөлсөн амьдралаар явчаа тэр нь ингээд үцтэй туйлдаад ядардаг. Гэтэл бид нэр цаанаасаа өгтөлтөй байдаг штэ ийм тийм юм хийх, ийм хүмүүсүүдийн төлөө амьдрах тэгээд ийм тэрийг хийх юм бол бид нар ирч хүчтэй тийм одоо гал цогтоо санаачлахтай амьдрах боломжтой байдаг. Тэгэхээр тэр болов маань дарагдчихдаг гэсэн. Тийм ээ тий. Тэгэхээр ер нь нэг хүн эрүүл мэндээр ч юм уу асуудалтай болох үед ер нь одоо юу гэдэг нь төрхөөсөө ахуулаад гэцэнд байхаас ахуулаад жоох асуудалтай болох үед тэрийг эдгийх гээд юу нөгөө нэг тий нэг урам зориг мориг юм хүн бүтээх байхгүй болох юм биш тий. Тэгэхээр бүр анханаас нь ахуулаад анхаарахгүй болохгүй зүйл их байна. Тэр нөгөө өрмөд хүүхдийн синдром гэсэн чинь над бүр тийм ерөөсө дуулж байгаа уу санагдаад ах юм. Тийм айгүй сони тэр хүүхэд ингээд төрж гарч ирэнгүүт их гоё гэр бүл төсчөөд яхаараа тэгэж одоо яа тийм бол гэдэг чинь яг л асуулт нь гарч ирж байгаа шүү дээ. Өргүүлсэн ээж чи яагаад өргүүлж байгаа юм бэ? Хэрвээ тэр хүүхдийг төрөөсөө гэж бодсон бол хайрлсан бол за хажууд нь нөгөө ихний ярьсан кейс шүү дээ. Аав нь байсан бол ээж л ер нь бол жирэмсэлтэй амар анхаарах хэрэгтэй юм шүү дээ. Тэгвэл бол ер нь тэгэл хүүхэд ямар орчин төссөн айгүй хэцүү болж таарлаа шүү дээ. Тийм. Тэгээ мэдээж одоо шинжлэх ухаан хөгжиж гэн судалгаа хөгжиж гэн тэгэхээр энэ талаараас нэмэлт монголчуудын нөхцөлд яад юм бол гэсэн судалгаас хийж болно шүү дээ. Гэхдээ одоо эцэг их маань бол өсөж байгаа эцэг их маань хамаг сайнаараа хичээсэн л гэж хэлээ шүү дээ. Ер нь ямар ч эцэг их тэгж хэлээ шүү дээ. Төлөвсөн болон төлөвлөгөө хүүхдүүдийн зан чанар өөр байдаг шалтгаан нь бас. Тийм наад чи яг гарч ирж байгаа шиг үү? Тийм. Одоо яана жирэмсэн болчихлоо гэж хүлээж аав те гэсэн чи yes жирэмсэн болчлаа гэж шал өөр хүлээж авч байгаа те тэр хоёрын суучрсны дараах реакц чи ингээд нэг сарын дараа мэдлээ гэж бодоход те тэгж хүлээж авч байгаа байдал чи асар их нөлөөтэй байгаа даа байхгүй. Вау yes гэж баярлал хүлээвэл хөөх би ямар одоо хүн хэрэгтэй хүн бэ те намайг өсөн хүлээжсэн байна гэдэг мессеж гарч ирсэн байхгүй. За тэгвэл ингээд хоёулын нүн асуудалтай талаас нь гоё ярий те. Ерөнхийдөө бол ингээд яачлаа. За мэдээж ингээ амьдрал хүн ямар орчин төрхөө сонгосонгүй ээж аваад наатаа хайтайхан бай гэж гизнээс хэлж чадахгүйгээс хойш те. Тэгвэл одоо юу гэдэг юм? Хэцүү амьдралаар өссөн эсвэл ингээд гизэндээ жоохон хэцүү мэдрэмж авцсан өөрөө ингээд стресстэй 40 насны хямрал энэ төр болоод ч юм нас нь бие гүйцчихэд өөрөө ойлгохгүй нөгөө нэг хар бараан зүйлс ингээд туулаад идэг хүмүүс байна шүү дээ тий. Туулж байгаа ч юм уу. Тэгвэл тэд нар ер нь одоо яаж засагдах вэ? Засагдах боломжтой найдвар байна уу гэж. Найдвар нь одоо тэгээд гизэндээ хүнд амьдрал туулаад тэгээд насаараа одоо гэдэг тий хар бараан амьдралаар амьдрах гэдэг шиг. Тэр нь тэгээд нөгөө нэг сайн явна гэдэг санааных гэдэг шиг тий. Хүн энэ тэгээд нөгөө харах өнцг нь өөрчлөгдөв амьдрал нь өөрчлөгддөг гэдэг шүү дээ тий. Тэгэхээр ер нь тэр хүмүүсийн одоо харах өнцөг өөрчлөгдөж тийм засагдах боломж энэ төр байгаа болов. Тийм байж тээ болно. Бид нар бүгдээрээ өсөгдөж одоо нэг хүлээгдээд төрсэн хүмүүс одоо бүх ард түмэнд ингээ батан бол одоо 100% байхгүй шүү дээ тий. Тэгэл баг насны шарах гэж яаж байгаа. Баг насны шарахгүй нэг ч юм байхгүй тий. Тэгэхээр яагаад амьдраад байна гэхээр яг л чинь хэлснээр тэр үзэл бодол өнцөг ойлголтоо авчих юм бол нэгдүгээрт одоо засарч гин тий. За бодхоны штэ өргөмөл гэж бодъё те. Тэнгүүд ээж маань одоо ямар хүн байсан те. Ингээд намайг тижээх өсгөх боломжгүй байсан юм байна. Би угаасаа аавтайгаа өссөн бол ингээд эрүүл өсөх байсан юм байна. Тэр ээж маань ийм сонголт хийсэн юм байна. Тэгээ би бол өсөөгөө ч гэсэн хүүхэд алдах гэдэг чинь хүнд хэцүү процесс штэ те. Тэгэхээр би ингээд нөгөө зүүнний өндөрн дээрх нэг ширхэг будаа боё би ингээд төрөх ёстой учраас төрсөн. Тэгээ ямар нөхцөл байсан хамаагүй. Гэхдээ одоо 40 настайгаа бодъё те. Хоёлаа нэгэн жилийн хөвлөд байсан амьдралаар би тодорхойлох ёстой юу? Одоо шудраг шаад тий. Тэр донор чин зөндөө амжилт бүтээл тий би чадчихээн. Би ингээд хүнд хэрэгтэй хүн байна гэсэн мессежүүд авсан байгаа шүү дээ. Тэгсэрнэ би хүнд хэрэггүй гэсэн бодолтой төрөлдөд явж иж болно гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр тэн дээр ингээд ойлголтын засал хийдэг гэсэн үг. Тэгээ танин мэд хүн одоо засал гэсэн үг. Тэгэхээр би ингээд эхлээд ойлгох нь бол 50% одоо эдгэрэл сайн тал одоо олж авах боломж гэсэн үг. Энэ дээр нэмээд одоо энэ маань өдөр тутмын амьдрал цаад болж байгаа. Үнэхээр сэтгэл готрол үүссэн тий. За үнэхээр буруу зан үйл гараад байгаа. Ямар ч ирч хүчгүй болчихсон байх юм бол одоо энэ дээр сэтгэл засал эмчилгээ орж ирнэ гэсэн үг. За тэгвэл одоо шийдвэл нэг би 40 гарсан залуу байлаа гэж бодъё л та. Тэгээ яг нэг 40 гарахаас нөгөө ирчүүдээ нөгөө оршихуун хямрал энэ төр гэдээ баах юм ярьдаг юм байлээ тий. Юу хийж үтээ энэ төр гэдэг. Дээрээс нь бас нэг гизэнтэй гизээ өсцөө. Тэнгүүд одоо юу гэдэг юм? Тань дээр очлаа гэж бодоход юу танаа эмнэлгийн зүгээс яг яаж одоо эмчлэх вэ? Одоо шийдвэл ингэ яг эхнээс нь ахвалаа нэг жоохон процессын гоё задлчийг ярьж игэл.
Тэгэхээр эхлээд учраа олоход нь туслана гэсэн. Ягаад хаанаас ихтэй юм сайхан яриулаа л те. Эхлээд одоо ямар асуудал байгаа юм гэдгээ тодорхойлно гэсэн. Тэгээ яг ямар асуудалтай ирэх гэж. За тодорхойлоогүй ч ирж байгаа. Тэгэх юм бол одоо ямар асуудлууд одоо байгааг нь олоход нь туслана. За тэнгууд хоёлаа явсаар агаад тэрнийхээ одоо их усүрийг нь олно. За тэгээ их усүр дээр нь яаж ажиллах вэ гэхээр сэтгэл зүйн аргуудыг янз бүрээр хэрэглэнэ. За тэгээ яг өнөөдөр сонсогчдод ингээ хэлэх юм бол одоо юу яаж болно? Бид нэр ингээ баг насаа ч юм уу ихэн хөвлөд байгаа өөрийгөө төсөөлж болно. Тэнгүүтээ тэрэнд одоо welcome хийн тэ энэ дэлхийд тавтан байрал чамайг төрөх жаад би баяртай байна. Бушуухан гараад ирээрээ. Чи бол үнцэнтэй шүү. Эрхэм наандаа шүү. Тэг хайртай шүү гэдэг тэр хөвлөд байгаа өөрийгөө төсөөлөд хэлж ас болно, төсөөлж болно. Төсөөллийн дасгал гэж байдаг. Энийг хийж болно. Тийм. Тэгээд одоо асуудалтай ирж байна гэдэг маань өдөр тутмын амьдрал нь хэвэн биш байна. Өдөрт нь зохицуулж чадахгүй байна. Амьдрал нь ирч хүчгүй байна гэж байгаа учраас сэтгэл засалчид хандж байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэрэн дээр чинь тодорхой асуудлууд байгаа гэсэн. Тэгээд дараа нь бид тэр асуудлууд дээрээ ажиллаад тэгээд цаашаа явна гэсэн. Тэгвэл одоо ингээд нэг хүмүүс ингээд яг ямар үед эмчтэр ингээ очих уу энэ төр гэдэг яриад идэм билий. Би бас ингээ иргэн төрн ингээ ажиллахад тэгдэг байхгүй. Манай үеийн залуучууд байна. Аав ээж болцсон. Амьдрал бүр ингээд бүр яаж ч одоо ийм юм сэтгэл готролтой байдгийг гэж боддог хүмүүс байна. Тэгмээ тэд нар тэгээд байх. Би одоо өөрийнхөө гар хөрлийг зөсчээж л тэгэл юм эмч гих бах та гэж хэлээд байдаг байхгүй. Энэ ямар үед одоо за эмчтэр очидаа ингээ сэтгэл засалтаар очидаа энэ төр гээд тийм болвол ирээрээ энэ төр гэсэн юм байх уу? Төвшин мөвшин гэдэг ч юм уу. Тий, ер нь бол чиний над гэсэн тохиолдолд ирэх хэвээр. Тэгтээ хүмүүс тийм сонголт хийдэггүй. За асар олон хүмүүс ингээ сэтгэл зүйн тусламж авч байгаа шүү дээ. Тэгсэрний цаашаа хилдэггүй. Яагаад тэр сэтгэл зүйг нэг тийм болохгүй гэдэг ойлголт байгаа даа байхгүй. Сэтгэл зүйч дээр очих, сэтгэл засалч дээр очих. За сэтгэл зүйн сургалт хүртэл ингээд манайх үйлчлүүлэгчтэй үнгөө өгдөг. Тэгэд ч гэсэн орж ирдэггүй. Яа тэгэхээр намайг одоо толгоонд юмтай гэд бодчихлоо. Бишээ тэгээд оруулчлаа гэд. Тэгтэл чи одоо нэг юм асар их стресстэй бухимдалтай байна. Бид нарт ийм тусламж үйлчилгээдээ танин мэдгүн зүйл хэрэгтэй байхгүй. Тэгэхээр тэр тусламжаа авах тийм одоо нөгөө тарих толгой сэтгэхүйн өөрчлөлт нэгдүгээр хэрэгтэй байгаа да. Тэрнээс бүх хүмүүст одоо хэрэгтэй байгаа да сэтгэл зүйч сэтгэл засалч. Тэгээд тийм юм болцоод очно гэсэн юм байхгүй юм шүү дээ. Уул нь бол бүгд л очиж зүгээр юм шүү дээ. Бүгд очих одоо эн чинь зүгээр л нөгөө өрхийн эмчтэй очих тий ханад дөрвөлийн бичүүлэхтэй л адилхан л гэсэн үг шүү дээ. Хэрвээ бид нар тийч чадах юм бол одоо гүнзгийрсэн тий сэтгэл готрал, сэтгэл түгшил, шизофрени гэдэг эдгээр өвчнүүд үүсэхгүй байх боломж байгаа даа байхгүй. Тэгэхээр ер нь урдсан сэргэлээд ч тэр дээрээс нь одоо чи одоо та амьдралдаа ямар ч хүнд эцэг туулж ясан ч тэр бүр ингээд одоо үгтэй дортцсон хүн одоо цэцгэл засал авахгүй хүн гэж байх уу ер нь наач ийсний бүтэхгүй дээ энэ гэсэн тий. За ер нь тэр их сони юм билээ. Одоо жишээ нь шизофрени ингээд идэхгүй гэдэг байсан бол одоо идэх боломжтой болж юм ч юм уу тий. Ямар ч сан эмч сэтгэл засалч нар маань ингээд хүнтэйгээ харилцаад ингээд сайжруулах юм сайжруулад ингээд тусалж байгаа. За тэгсэн чинь хоёрдугаарт миний бодлоор ингээд даал гарсан ч юм уу ингээд тархи судасны хатуурал тий ингээд тэнэгрэл альцгеймер гэдэг нас ахих тусам ингээд ой санамж авдаг гэдэг асуудлууд үүсдэг учраас эдгээр хүмүүстэй бас би ингээд боломжгүй ах гэж боддог байлаа. За би боломжгүй байх гэж бодсон. Гэтэл эдгээр хүмүүс маань буюу одоо натур мед ингээд сэргийн төвдмө хойно ингээд уулзж байгаа хүмүүс маань одоо бид нар үйлчлүүлэгчтэй юм үнгүй сургалт хийгээд тэгээд ингээд тусламж үзүүлдэг байхгүй. Тэнгүүд тэд нар маань яаж ийм вэхээр тийм насны хүмүүс ингээд өөрчлөлт ороод эдгээрээд явж байгаа тохиолдлууд их байна. Амьдралд өөдрөг болоод уу? Тийм нөгөө өөрчлөлт одоо жишээ нь ихэнх хүмүүс чиний хэлдгээр хизээ хандах вэ гэсэн шүү дээ. Хизээ хандаж байна вэ гингүүд нойргүй болчоороо хандж байгаа байхгүй юу? Шүн унтахгүй болчихлоо. Тийм нойрны хямралууд те унтсан ч ирч өчгөө байх. Шүн тэдэн удаас ирлээ. Унтах гэхээр болохгүй байна гэдэг асуудлууд гарч ирж байгаа. Тэгээ манайх ч нөгөө Монголда 2 дахь одоо нойрны төв нахгүй юу. Одоо 3 дахь сая Япон Монголын эмнэлэг дээр яасан байгуулагдсан. Тэгэхээр энэ нойрны асуудлаар хүмүүс их хандж байгаа гэсэн үг тийм. За тэгвэл энэ талаар хэдүүлээ бас дахиад нэг подкаст хийх хэрэгтэй юм байна шүү ер нь тийм. Нойр гэсэн сэдвэр тийм. Тийм манай шүрэн гэдэг Монголда ганц нэг эмч байгаа шүү дээ. Нойроор доктор хамгаалсан. Тэр эмчтэй маань подкаст хийн тийм. Тэгэхээр ихэнхдээ тийм нойр гүдлийн асуудалтай ч юм уу тийм өөр шинж тэмдгээр ирээд ханддаг. За аргагүй сэтгэл готролд орсон ар гэрийнхэн ингээд бүгдээрээ одоо хамжаад ч дийлэхгүй байгаа чирээд ирж байгаа тохиолдол бас их байдаг. За нойргүй гэж хандсан мөртлөө цаана сэтгэл готрол төвшөлт байгаа үед над руу бас ирдэг гэсэн үг. Ингэж одоо онцлогдож имждэгдэж байгаа. Хүмүүс ерөөсөө сайн дураараа сэтгэл зүйч сэтгэл засалч дээр ирэхгүй байна гэсэн. Бөөр гисүүдэл бүр ингээ те. Ер нь тэгээд эмчтэр гэсэн хүмүүс гэхдээ ер нь ирчүүд те. Эмчтэр гайгүй очиж гин үү?
янз бүрдээ ер нь бол хүмүүс сэтгэл зүйн нөгөө юмтай гэж хэлүүлэхээс айдсаасаа болоод жоохон хожуу ирээдээ монголчууд хийдэг юм яа дээ ер нь ингээ хүмүүс ингээ нэг шизата ингээ доруулаад идэв штэ тийм тэр чинь ер нь бол хэрвээ ингээ тэр хүнийг хэрвээ тэгээд шизофрен илэржийн энтергээ бодсон бол чи эмчүүл хэрэгтэй гэдэг уулын гоё нөгөө хүнийхээ талаар одоо юу гэдэг сайн зүйл хийх ёстой юм биш үү те өгнө. Тийм. Тэгээ яг энтэй ч холбоотой ингээд нэг хэлмээр юм санагдчихлаа. Бид нэр ингээ одоо мэдээлэл авангуудаа тэр нь ингээ үний юм шиг тэнгүүтээ хүн болгонд ингээ наагаад идэг асуудал байдаг. За одоо энийг ингээ сонсонгуудаа чилээ ихийн хөвлөд ээж чинь тэгсэн бахаа. Энийг хараад ч юм уу загнаа ч юм уу хаях боломжтой. Тэгээ нөгөөт нь тийгээ итгэцээд болорсон юм байна. Одоо ингээл сөрөг зүйл хэлж гин те чи энийг ингэхгүй яасан юм бэ гэд 2 удаа хэлэхэд ямар токсик юм бэ? Ямар хортой юм бэ гэдэг үг хэлж ийн гэж боддоо. Тэр чинь би уулын шаардлага тавьсан шүү дээ. Тэгсэн чи тэр хүн намайг ингэж хэллээ гэд нөгөө үндэж байгаа байхгүй. Тэгээ эмзэг хүлээгээд тавц тий. Тэгэхээр бид нэр ингээ олсон мэдээлэл гоё сайн боловсруулад өөрийнхөө төлөө ашиглахаас биш хин нэг онцлох тий хин нэг зөвлөгөөх хин нэг янз бүрээр хийх асуудал биш байгаа. Ядаагүй яадаг гэхгүй. Ингээ хүмүүс өөрсдөө тэгчтэй игчлээ гэдэг ингээд өөрийгөө ерөөсөө бодохгүй тий. Тэр нэг архинаас гарчвал тэр нэг тэгчээ нэг бодоод байдаг те. Би хүүхдээ авчи одоо асар их олон ээжүүд ингэдэж штэ өсвөр насны хүүхдийг ингээ үзүүлье. Тэг хүүхд маань болохгүй байна гэдэг. Яг үндэ ээж маань болохгүй байна. За тэгвэл надад одоо бас өнөөдрийн подкастаар нэг гоё тийм зайлшгүй асуух хэрэгтэй гэсэн асуулт байна. Тэрний юу гэхээр одоо жишээлбэл тань дээр ингээ очиж байгаа яг өнөөдрийн сэдвтэй одоо адилхан те. Сэтгэл зүйн ихийн хөвлийг гэсэн. Яг тийм одоо онш гарч ирээд ихийн хөвлийг гэж бодогдсон энэ төр болоод те. Тэнгүүтээ ингээ гоё имжлүүлээд гоё эрг эдгэрч байгаа тийм хүн ер нь бол байгаа юу. Тэр хүнийг одоо юу гэдэг те түүхийг одоо орж ирэхдээ яасан энэ төр гэдэг гоё дэлгэнгүй ярьж өгч яг нөгөө нэр мөрийн ноостад ч юм уу те. Тийм тохиолдол бас их сонирхолтой байна л та те. Тийм тохиолдол байгаа юу ер нь. За тийм тохиолдол одоо байгаа. Байдаг ер нь зөндөө байгаа. Ерхийдөө байдаг те. Ерхийдөө байгаа. За тэгэхээр 40 насны эмэгтэй гэдэг кейсэл ярьчихэд хөө. Тэгээ. За яг гэхээр ихийн хөвлөд ээж нөгөө түрүүний ярьсан шүү дээ. Тэрнтэй суусан бол одоо гадаад яваад сайн амьдрах байсан. Тэгтэл жирэмсэн бодлоод энэтэй суугаад би аз жаргалгүй байна гэд төрхтөөч аз жаргалгүй байсан. Тэнгүүтээ тэрийгээ ингээд нөгөө нөхөртөөгөө тулж байгаа асуудлуудаа одоо нөгөө өсвөр бага настай нөгөө хүүхдийн бага насны амьдралд тэр мессеж бас өгчөж байгаа байхгүй. Юу яцсан юм те. Жирэмсэн болчингуудаа аавын сонгоцсон гэж яриад байгаа юм. Тий, аавын сонгоцсон. Түүнээс өөр гой хүнтэй суух байсан гэж яриад. Тий, өөр гой хүнтэй суух байсан. За тэгэнгүүтээ нөгөө хүүхдтэйгээ ингээд бага наснд нийш тийшээ хөтлөөд явж байхдаа одоо найзтай хэлчихэнтэй би одоо тэрнтэй энтэй суугаад ингээ аз жаргалгүй амьдарч байна. За жишээ баттаа суугаад би аз жаргалгүй амьдарч байна гэд хэлцэнтэй жирэмсэн болоод ингээд баттаа сууцсан. Тэрнээс биш би дорчтоо суух байсан гэ тэ. Тэгээ арчингууд нөгөө хүүхэд маань яхав гэхээр би төрөөгүйсэн бол ээж маань аз жаргалтай амьдрах байсан юм байна гэд бодчихж болж байгаа байхгүй тий. Тэгтэл хөвлөд байсан мэдрэмж дээрээс нь ингээ батлагдчихад. За тэнгууд одоо жишээ нь тэр хүүхдийн хоёлаа нэг нэр өгчээл тэ. За сайнаа гэ гой нэрлэж. За тэнгууд сайнаа тэ би төрөөгүйсэн бол ээж маань одоо ингээ аз жаргалтай тэр гадаад явах хүнтэй суух байсан мэн тэ. Их мундаг гой амьдрах байсан мэн. Надаас болоод ээж маань амьдрах хүсэлгүй болчлоо гэж бодчихлоо гэхээр сайнаа маань яах вэ гэхээр насан туршдаа надаас болоод те ингэсэн би хинт чирэггүй би л төрөхгүй байхаас гэдэг бодолтой олчлаа. Сайнаа 40 нас хүрлээ сэтгэл готролд ороод над дээр ирлээ. За энэ дээр нь ажиллана гэсэн. За тэгээд ингээ бага насныхын юм ярина. Тэгээд амжилт бүтээлүүдийн нас ярина. Сайнаа 40 хүртлээр маш амжилттай амьдарсан. Тэгсэрний өөрийгөө голдог те би хинт чирэггүй хүн гэсэн бодолтой. Тэгээд нөгөө амьдралын ихээр гэдэг шиг те нөгөө амьдрах ёстой учраас сайн байх ёстой учраас гэж амьдрсан учраас маш их амжилт гаргасан. Тэгсэн хэрнээ одоо доторх эрч хүчийн нэрэг юуч байхгүй болчихсон. Өөрийгөө сүргөрөөддөг, өөртөө одоо итгэлгүй гэсэн үг те. Тим сайнаа надтай олзнаа гэсэн үг. За тэнгууд ингээд хоёулаа ярилцсан, амжилт бүтээлийн ярилцсан. За тэнгууд нөө ихийн хөвлийн дээр төсөөлдөг дасгал гэдэг дөрөв хэлсэн шүү дээ. Тэр аргыг бас сэргэлэн. За тэгээд ойлголтын засаж өгөн те. Яг үнэндээ ээж чинь яад энэ баттай унтчих аа гэдэг чинь те. Ээж чинь л асуудал байгаа зү. Тэр хүүхдтэй ерөөсөө хамаахгүй те. Хүүхдээс болоод хасууд улам илүү аз жаргалтай болдог болохоос ш. Одоо нөө хүүхдээс
болоод одоо янз бүрийн асуудлууд бол үүсдэг гэдэг юм байхгүй. Дээж чин анханасаа үнэнчээр тэр гадаад явахсан дорчтойгоо л үнэнч байх хэрэгтэйсэн баттай унтахсгүйсэн тэр чийж чин буруу байхгүй. Гэдгийг хэлэхээр ойлгоно гэсэн үг байхгүй сайн маань. Тэгэд ойлголтоо чухал байна. Бас тэгээд эм сэтгэл зүйн аргуудыг хэрэгжилж болж байна. За тэгээд одоо санаач асуудалгүй гэдэг дээр нь ингээд амьдрал дээр сайн сайхан хийсэн бүтээсэн зүйл дээр нь тулгуурлаад ингээд амьдралаа сэргийгтэн тусалдаг арга. За энэ аргыг болохоор таны мэдхүү заавал эмчилгээ гэж хэлдэг. Энэ аргаар эмчилдэг гэсэн. Nice. Ойлгосноо. Ер нь ойлголоо. Ер нь дөхөж шүү. За тэгвэл одоо ингэж жирэмсэн ээжүүд байна. Дөнгөж одоо ингэж жирэмсэлж байгаа. Яг жоохон амьдрал нь хэцүү байж магадгүй. Эсвэл одоо юу гэдэг төлөвлөсөн ч гэж магадгүй тий. Яг төлөвлөсөн ээж нурууд мэдээж хэрэг санаас ингээ гоё баяр хөөртэй хүлээж авч байгаа хүүхдээ тий. Тэгвэл яг ингээл жирэмсэн гэдгээ мэдээд амьдралд яах вэ гэж бодож байгаа ч юм уу тий. Тийм одоо жирэмсэн ээжүүдэд одоо хандаад бас нэг хоёлоос подкастаараа дамжуулаад хэлье та тий. Ер нь одоо яавал дээр үү тий. Тийм тэгэл нөгөө хүүхдтэйгээ ярина, хүүхдтэй үлгэр уншиж өгнө, гизээ байнга илнэ, тосолж байгаа сайхан массаж хий хүүхдтэйгээ яар гэдэг зөвлөгөөнүүд байдаг. Тийм тэгээ оюун санаагийн ч гэсэн сайн байлахын тулд нөгөө янз бүрийн сонгодог хөгжмүүдийг их сонсолдог шүү дээ. Ямар ч гэсэн хүүхдтэйгээ ярина. Гэтэ ээжийн мэдрэмж бас хүүхд рүү уусаа дамжин шүү дээ. Айж байгаа тий итгэл найдваргүй байгаа байдал тий. Энэ мэдрэмжүүд бол дамжин. Тэгэхээр одоо ээж байдаг чадлаараа л хичээх хэрэгтэй. За дээрэс нь тэр амьсгалын дасгал хийх, жирэмсэн байхдаа дасгал хийх, тэг өөртөө хэрэгтэй хоолхон сэргийлэх гэдэг чинь чухал аахгүй. Тэгэхээр жирэмсний үеийн тэр өөртөө зориулах зорилтуудаа бүгдийг гаргаж явах хэрэгтэй. Чадгаараа л гаргах хэрэгтэй гэсэн. Аль их стресстэй те янз бүрийн арх тамхи байд сэргийлэхгүй хичээхтэй одоо өргүүлэх байсан ч гэсэн тэр хүүхдтэй хамгийн сайнаар хайр халамж үзүүлчихье. Тэгэл одоо бодлоо 9 сард хэлээ гэхэд энэ хүүхдийн төлөө би 9 сар сайн байчаа гэж бодож болохоор байгаа байхгүй тий. Тэгвэл бас нөгөө талаараа бас одоо юу гэдэг жоохон ингээд жирэмсэн болсон хүн чинь ингээд жоохон өөр замантай болно шүү дээ. Энэ манай ихтэй тэгээд жирэмсэн бодоод бас их ааш мааштай болох үе байсан тий. Тэр үед би бас юу гэж бодож ирсэн бэ гэхээр бас надад нэг хүн зөвлөж ирсэн аахгүй. Одоо ингээд жирэмсэн үед бол чи бас жирэмсэн гэж бодоорой. Эдгэргээл даваа чи бас тэгээд яа түлхэж гисэн аахгүй. Бас аятайхан байх талаар би ч бас төвчж хэрэглэхгүй дээ. Яагаад тэгж бодсон бэ гэхээр бас нөх хүүхдээ хэрэг гаргах гэж бодсон шүү дээ. Тийм. Сайн байна. Тэгвэл ер нь нөхрүүдэд хандаад бас тий. Жирэмсэн их нэмэгдэртэйгээ битээ хэрэлдээч гэдэг шиг тийм зөвлөгөө өдр байна үү те. Энэ бас тэгээ нөхрөөс бас нэлээд шалтгаална шүү дээ те. Тийм нөхөр одоо эхнэр цайхан хандах юм бол эхнэр чинь угаасаа жижиг юм дээр баярлал аз жаргалтай болчдаг амархан хүмүүс шүү дээ те. Тэгэхээр тэр тал дээр эхнэрээ баярлуулах тал дээр нь эхнэртэй үнцэн нөх тал дээр нь мэдээж дааврын өөрчлөлтөөс болоод хэвээхээс одоо маш хэцүү зан ааш авир гаргаж байгаа гэдгийг мэдэх хэрэгтэй, ойлгох хэрэгтэй, санах хэрэгтэй. Тийм. Тэгэхээр тэн дээрээ ингээ анхаар хайр халамжаа хангалттай үг байн баярлуулж юм уу те гизээлж хүүхдтэйгээ ярьдээ зинглхий тавтаа морилдээ чи бол үнцэнтэй шүү эрхэм найндаа шүү хайртай шүү гэд гаднаас нь ярихаар ч хүүхчин мэдрээд ингээд өшгөлж барьдаг штэ тийм тэр талаас нь ингээд одоо хайр халамжийг үзүүлээ хүүхдэд ямар мэдрэмж одоо мэдээлэл хэрэгтэй байгаа гэхээр чи бол үнцэнтэй шүү эрхэм найндаа шүү хайртай шүү те за тэгэхээр миний тухай ойлголт гарч ирж байгаа гэсэн үг те биеийн тухай ойлголт гарч ирж байгаа. За хоёрт нь болохоор эргэн тойрны хүмүүсийн тухай ойлголт гарч байгаа. Энэ хүмүүс чи аюултай юм уу аюулгүй юм уу те энэ хүмүүс чи найдвартай юм уу найдваргүй юм уу. За тэгвэл энэ дэлхийн тухай ойлголт гуравт нь гарч ирж байгаа гэсэн үг. Энэ дэлхийд чи амьдарч болох юм уу болохгүй юм уу. Энэ дэлхийд чи сайн зүйл байна уугүй юу. Амьдарч юм уу яачих юм те нэг зоригтой болчих юм уу болчихгүй юм уу гэл те энэ алган чи ингээд энэ мессежээр очиж байгаа байхгүй. Гурван зүйлийн мэдээлэл очиж байгаа гэсэн. Тэгэхээр энэ чинь гур чи бидний өнөөдрийн амьдралыг тодорхойлдог штэ. Тэгэхээр ер нь бол тэгээд эцэгчүүд маань бас анхааралтай аваарэ тий. За тэгээд өнөөдрийн эрүүл бай подкастын эхний дугаар бас энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд төгсгөлд нь бас тий өөр гоё яриаггүй үлдсэн зүйл байгаа юу. Би бас нэг дутуу яач магадгүй шүү бас тий. Галт уусгах гэдэг. Нэг юм бодогдоод байна. Одоо ингэдэг одоо 30 гарчлаа чиний хүүхэдтэй олчих гэж ярьдаг. Чи гөгшрлөө гэдэг. Нэг сайн гентэй хүнээс хүүхэдтэй олчих гэдэг. Эцээц тэр хүүхэд гарахад аав нь хэрэгтэй байхгүй юу? Тэр юмхээр гэр бүл одоо хүүхэдтэй болъё. Хүүхэд гоё хөөрхөн. Гэтэ тэр хүүхдийг чи өөрхөө төлөө төрүүлэх гэдэг юм уу тий? Зөвхөн чамд ингээ ирчүүчийн нэрэг өгөх зорилготой тэр нэг хүүхэлтэй байжснаа том болонгуудаа хэрэлдээд байх нэг юм болох юм уу? Эсвэл ингээд нөгөө үр удмаа үлдээж байгаа тий? Тэр үнэхээр чанартай үр удам байх тий? Энэний чинь үнс нь одоо тий аав хэрэгтэй байхгүй. Тэгэхээр хань ижлээ зөв сонгох төлөөлөх энэ хүүхдэд зөвхөн ээж биш те. За эмээ өвөнд байгаа гэсэн ч гэсэн аав ээжиг гүцгэн байхгүй шүү дээ. Тэгэхээр аавда хаягдсан мэдрэмж тэр хүүхд чи үлдчихэн гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр одоо ирээдүйд салаад байдаг хүүхдтэй болох юм уу яах юм те.
гих мэтчлэнгээр асар их нөлөөтэй учраас заавал гэр бүлээ төлөвлөөч гэж хэлмээр байгаа даа. Тэгээд төлөвлөөч хүүхдэд ганцхан ээж биш бас аав хэрэгтэй шүү гэдгийг хэлмээр байна. Ингээд бодлоо. За баярлалаа. За тэгээд сонсогч танд Эрүүл Бай подкастын нэгдүгээр дугаар хүрлээ. Өнөөдөр Матур Мед уламжлалт Сэргээн засах нойрны төвийн сэтгэл засал зэмч дор шанттай ярилцлаа. За тэгээд өргөжлүүлэн бас гоё сэдвэр подкастуудыг сонсохыг хүсвэл манайхан гоё subscribe дараарай, тэгээд пэйжээ дагаарай, тэ бид хоёрын подкасттай хамт байгаарай. За өргөжлүүлээ бас өөр эмчнэр бас орох болно, өөр хүн хөтлөх болно, тэ их сонирхолтой байх болно. Тэгээд эхний дугаартай хамт байсан баярлалаа. Түр баяртай.